Сайн байцгаана уу? Мөнх лунаа суугта тавтай морил. Та бүхэндээ энэ удаагийнхаа бичлэгээр Love and City киноныхоо part 2-ыг ярьж өгөхөөр бэлдсэн байна. Ингээд өмнөх part дээр маш гой комент бичиж үлдээсэн та бүхэндээ маш их баярлалаа. Лунаа нь бүгдийг нь уншсан шүү. Ингээд кинонд орохоосоо өмнө мөнх лунаа суугаад дэмжиж лайк болон subscribe-а дарсан бол кинонд орцгоё. Шүүх хурал дээр ан өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхаа эхнэртэй хойлохнаа иргэний шүүхтэр сууж байна. Шүүгч яагаад салах болсон шалтгааныг асуухад эхнэр нь би хүчирхийлэлд өртсөн, тиймээс салгаж байгаа гэдгийг сонссон ан өмгөөлөгч болон шүүгч хоёр хоёулаа гайхна. Тэгээд шүүгч дараагийн шүүхтэр нотлох баримтаа авчраарай гэд шүүх хурал дуусна. Шүүх тахимаас гарч ирсэн ан өмгөөлөгчийг тэнд ажиллаар явж байсан хээж өмгөөлөгч харан сайн уу гэд далалсан боловч тэрээр харсан хэрнээ хараагүй юм шиг зөрөөд явцдаг. Энэ үйлдэлт нь хээж өмгөөлөгч гайхах хэдиж хамт шүүх танхимаас гарч ирсэн эмэгтэйг нь анзаараад өнгөрдөг. Өдрийн хоолны цагаар хээжүү өмгөөлөгч ан өмгөөлөгчөөс намайг шүүх танхим дээр харсан мэдтэй. Тэгчээд ягаад хараагүй юм шиг царайлаад өнгөрсөн гэсэн нөгөөх нь үгүй би хараагүй гэж мэлзээд байдаг. Хоолны ширээний ард бэ өмгөөлөгчийн харшил нь хөдөлж өгсөн нэлээд хэцүү байгаа харагдана. Тэрээр хоолоо идэж дуусаад би эмч рүүгээ явлаа дараа тэгж яагаад уулзъя гэд тэднээс сална. Харин ан өмгөөлөгч өөрийнхөө ажлын өрөөнд орж ирээд шүүх хурал дээр болсон үйл явдлыг бодон нөгөө эмэгтэй нь өөрөө хүчирхийлэлд орсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэр талаар ан өмгөөлөгч нөхрөөс нь асуухад нөхөр нь юу яриад байгаа юм бэ? Ёстой тийм юм байхгүй гэж хэлнэ. Ан өмгөөлөгч би бол таны өмгөөлөгч та надаа бүх зүйлээ хэлэхгүй бол би таныг өмгөөлж чадахгүй гэхэд нөхрийн талаас бүх зүйлийг үгүйсгдэг. Чуу болон хаа өмгөөлөгч нар хамтдаа кафед юм уунгаа чуу өмгөөлөгч манай аав намайг компанид ажил гээд ах юм. Намайг энэ өмгөөлөгчийн ажлаас боль гэдэг нь би яах вэ гэсэн хаа өмгөөлөгч мэдгүй л гин. Харин чуу өмгөөлөгч би дандаа л гэрийнхнийхаа тухай ярих юм. Танай гэрийнхэн юу хийдгийг гэхт нь хаа өмгөөлөгч манай аав тэтгэвртэй гарсан гээд л хоёулаа хөхөрж инээцгэн. Бэ өмгөөлөгч өөрийнхөө харшлын эмчтэр очиж үзүүлэх ба эмч нь санаа зовлтгүй улирлын чанартай болохоор эм бичээд үгүй жирэмсэн биш үсттэй гэсэн нөгөөх нь үгүй л гин. Тэгээд эмээсэн ороод харшлынхаа эмийг авахтаа жирэмсний тест ч бас худалдаад авчдаг. Үзэгдэс солигдож согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэгэлсэн эрэгтэй эмэгтэй хоёр хурд хэтрүүлэн осолд ордог. Энэ хэргийн зургийг харсан хаа өмгөөлөгч одоо та юу хүсэж байна гэд эсрэг талынхаа хүнээс асуухад нөгөө залуу нь би сүүлэрч яваа эхнэрийнхээ амь насыг сүүлэрсэн залуугийнх нь ар гэрээс нэхэж болох уу? Манай эхнэр энэ ослын улмаас газар дээрээ нас орсон. Харин тэр сүүлэрсэн залуунд 24 цагийн дараа эмнэлэгт хүргэгдээд нас орсон. Энэ бүхнээс хохирогч нь хэн бэ? Би өмгөөлөгчөө гэдэл содон царайлсан сууж байна. Үүнийг нь сонсон хаа өмгөөлөгч хоёулаа нэхэмжлэл гаргаж болно. Гэхдээ зөвхөн эхнэрээс нь биш мөн хүүхдүүдээс нь ч нэхэмжлэл гаргаж иж та овоо хитэн төгрөг авах боломжтой гэж түүнд тайлбарлана. Энэ үед чуу өмгөөлөгчийг дарган дуудснаа. Энэ манай хамгийн сайн ажилтан үнэхээр царайлаг залуу шүү гэж оруулж ирснэ. Чуу өмгөөлөгч би чамд нэг ажил даалгая. Чи шоронгоос очиж эргэлт хийгээд гэхэд чуу өмгөөлөгч өө дарга та надад ажил даалгах ч юм уу гэсэн үгүй. Чи зүгээр л эргэлт хийн заа юу гэд түүнд даатгачихна. Хаа өмгөөлөгчийн хариуцаж авсан гэр бүл салалт дээр эхнэрийн талаас намайг хүчирхийлсэн гэсэн зүйлийг гар бичмлэр шүүх рүү явуулсан байдаг. Үүнтэй танилцсан хаа өмгөөлөгч нөхрийн дуудан энэ үнэн үү гэж асуухад нөхөр нь би чамд үгүй гэж хэлсэн. Би үннээ хэлээд байна. Наад хүүхэн чинь зүгээр л мөнгө авах гэж л ингэж байгаа юм гээл олон юм ярьж эхэлнэ. Хаа өмгөөлөгчийн хариуцсан гэр бүлээс гадуур харилцааны амь насаа алдсан нэхэмжлийн хэргийн шүүх хурал болно. Хаа өмгөөлөгч манай үйлчлүүлэгч эхнэрийнхээ амь насыг нөгөө талаас нэхэмжилж байгаа гэдгийг сонссон шүүгч би энэ хэрэгтэй танилцсан үнэхээр хэцүү хэрэг байлээ. Дараагийн шүүх хурал дээр хоёр талын эхнэр нөхрүүдийн бүгднийг навчирж уулзуулъя гэсэн хүсэлтийг шүүгч гаргана. Ажил тарах цаг болж кан хээжүү өмгөөлөгч рүү аав нь залган гадаана нэрчгсэн байна гин. Үүнийг сонссон өмгөөлөгч маань маш их баярлан аавтайгаа уулзах ба ээжигээ сайн байгаа эсэхийг асууна. Харин аав нь чи ойрхон гэртээ ирж байл та. Ээж чинь чамайг байнга л асуугаад бах юм. Чи 5 дахь өдөр болох дахлын ширээний өдөр ирэх юм уу гэсэн хээжүү өмгөөлөгч очноо л гин. Тэгснээ аав нь чи надаас болж энэ мэрэгжлийг сонгоогүй бидтэй гэхэд хээжүү өмгөөлөгч үгүй битгий санаа зов би дуртай болохоор л энийг сонгосон гэд гэрээхээ гадаа үлдэнэ. Ан өмгөөлөгчийн хариуцаж авсан гэр бүл салалтын хэргийн 2 дахь шүүх хурал эхэлнэ. Ингээд шүүх дотор ирчихсэн шүүх хурлынхаа цагийг хүлээгээд сууж ийн. Цаг нь болоод яваад орсон араас нь хээжүү өмгөөлөгч явж явах ба хинтээ ямар шүүх хуралд орсныг нь нэрсийг харан царай нь хувьсээн.
Шүүх хурал дээр шүүгч эхнэрийн талаас нөхрийг хүчирхийлэл үйлддэг гэх зүйлийг бичгээр явуулсан байсан. Танд энэ талаар нотлохоо байгаа юу гэхэд эхнэрийн талаас байхгүй гин. Тэгвэл бид нар ямар нэгэн зүйл баталж чадахгүй. Тиймээс энэхүү салалтыг ямар нэгэн тохиролцооны үндсэн дээр л хийх шаардлагатай болох нь дээ л гин. Шүүх хурлаа дууссан ан өмгөөлөгч ажлынхаа байранд ирэхэд кан хээжүү өмгөөлөгчтэй лифтний гадаад харна. Хамтдаа лифтээр өсөх үед хээжүү өмгөөлөгч би санамсаргүйгээр чамайг ямар хэрэг хариуцаж байгааг мэдчихсэн. Чи яаж явхаараа X-ийнхээ салалтын хэргийг хариуцаад авчдаг байна гэхийг сонссон ан өмгөөлөгч энэ бол ажил зүгээр л ажил. Ажлаа хувийн амьдралтайгаа битгий хойл гэхэд хээжүү өмгөөлөгч чи тэнэг болохоор л X-ийнхаа салалтын хэргийг хариуцаж авч байгаа юм. Чадахгүй гэд хэлэхгүй яасан гэд дэшээ яваад өгнө. Ажлынхаа өрөөнд ан өмгөөлөгч ажиллаа хийх гэсэн кан хээжүү өмгөөлөгчийн хэлсэн үг бодогдоод ажиллаа хийж чаддгүй. Яг үнэндээ хариуцаж авсан гэр бүл салтынх нь хэргийн эхнэр нь ан өмгөөлөгчийн оюутан байхдаа 2-3 жил үерхсэн хамгийн хайртай байсан найз охин нь харамсалтай найз охин нь түүнийг маш их дэмждэг байсан хэдий ч өөрөө түүнийг хайчихсан. Үүнээсээ болоод ан өмгөөлөгч маш олон жил шаналсан. Үүнийг ч гэсэн хамгийн анх киноны эхэнд найзууд нь X-ийг нь яриад байсан нь энэ X нь байж таардаг. Гэр бүл салалтын тохиролцооны уулзалт болох ба ан өмгөөлөгч X-тэйгээ хойлохнаа нэг өрөө дотор тэгснээ яг одоо хүчирхийлэл хийж исэн гэсэн нотлох баримт байвал чи гаргаж өг гэхийг сонссон X нь үгүй надаа байхгүй та яах гэж энэ хэргийг анханасаа авсан танаас өөр өмгөөлөгч байхгүй байсан хэрэгүү гээд хөрхий уйлна. Үүнийг нь харсан ан өмгөөлөгч юу ч хийж чаддаггүй. Чуу өмгөөлөгч даргынхаа загснаар шоронд очиж эргэлт хийн. Харин эргэлт авж байгаа нөхөр нилээн бүдүүлэг баян айлын койны лойвер хийгээ шоронд орчихсон. Тэгснээ юу вэ? Эрэгтэй өмгөөлөгч юм уу? Би эмэгтэй өмгөөлөгч явуул гэж хэлсэн штэ гэл хачин юм яриад муухай бүдүүлэг зан гаргана. Үүнийг нь хөөхий чуу өмгөөлөгч энийгээл тэсэд өнгөрөөнө. Уг нь бол хэрэг хариуцаж аваад мөрдөөд явах байтал хүн эргүүлээд алиалагчийн ажил хийж яваадаа гутраад явж байхад нь хээжүү өмгөөлөгч тааран юу болсныг асуухад чуу өмгөөлөгч хүн иргэсэн тухайгаа хэлнэ. Үүнийг нь сонссон өмгөөлөгч зүгээрээ ийм байдаг штэ гэж сэтгэл санаагаар өргөнө. Хаа өмгөөлөгчийн хариуцаж авсан гэр бүлээс гадуур харилцааны шүүх хурал эхлэн үүнд нь гэр бүлийн хоёр тал хоёулаа ирсэн байх ба шүүгч нь за та хоёр тохиролцох боломж байна уу? Энэ бол нэлээд хэцүү хэрэг байлээ. Би та хоёрыг хоёулангийн чинь ойлгож байна гэхийг сонссон эмэгтэй та яаж ойлгож байгаа юм бэ шүүгчээ? Яг үнэндээ би нөхрийнхөө сүүлэрж байсан эмэгтэйгийнх нь нөхөрт тэгээд нэхэмжлэл буюу нэгсэн мөнгийг өгөх хэрэгтэй юу? Би хүүхдүүдээ яаж харах юм? Миний хоёр хүүхэд ямар буруутай юм? Яагаад миний хоёр хүүхдээс хүртэл мөнгө нэхэмжлээд байгаа юм? Би ч гэсэн хохирогч, миний нөхөр ч гэсэн намайг араар минь тавьж явж байгаад нас барсан. Би тэгээд яах юм бэ? Тэр залуугаас үлдсэн зүйл бол ганцхан байр. Би тэгээд хүүхдүүдээ гудамжинд өсгөх хэрэггүй. Би нөхрийнхөө сүүлэрсэн эмэгтэйд нөхөн төлбөр өгөх хэрэгтэй юу гэдэл уйлж эхлэнэ. Үүнийг нь сонссон нөгөө талынх нь нөхөр нь хүртэл юм хэлж чадахгүй уйлаад л байдаг. Ан өмгөөлөгчийн хариуцаж авсан гэр бүл салтын хэрэг бол тохиролцоогоор салдаг. Харин эмэгтэйн талаас нэхэмжилсэн мөнгөө авч чадахгүйгээр салж байгаа гэсэн үг. Хаа өмгөөлөгчийн шүүх хурал дуусч гарч ирээ зогсож байхад нь нөгөө талынх нь эхнэр гарч ирснээ шууд хаа өмгөөлөгчийг чамайг юу н ямар өмгөөлөгч гэх юм бэ? Яаж чи тэр жоохон хоёр хүүхдээс хүртэл нэхэмжлийн мөнгө нэхэж чаддаг байна? Яасан арчаагүй юм бэ чи? Баян айлд сайхан цатгалан эрүүл сарал өсөөд үнтэй хуулийн сургуульд сураад өмгөөлөгч болсныгоо юу гэж бодов? Чи бидэн шиг хүмүүсүүдийн амьдралыг мэдэхгүй заа юу? Чамайг яаж сайхан амьдрахыг чинь харнаа гэдэл уурлаад хашгираад явна. Ан өмгөөлөгч өөрийнхөө шүүх хуралд ялчсан учраас тэр талаар нөхөрт нь хэлнэ. Нөхөр нь бүр хагарч өгтлээ баярлаад инээж байснаа ан өмгөөлөгчөд нэг тогтоотой юм өгөөл сайн ажиллаа гин. Үүнийг нь харсан өмгөөлөгч үгүй дээ би үүнийг авахгүй гэхэд нөгөөх нь амар ууралснаа. Чи мөнгөнд дуртай үздэй. Битгий худлаад огт царайлаа дээ. Тэр эмэгтэйгийн хамгийн сайн найзаас нь би согтуу байхад нь чиний талаар сонссон. Тэгээд л чамайг зориудаар би өмгөөлөгчөөрөө сонгосон. Үнэхээр дайчгүй төлөвлөгөө маань бүтлээ шүү гэхийг сонссон ан өмгөөлөгч шууд л өгсөн цаасаа нурснаа. Өө би энийг урагдахгүй болоо гэж бодсон штэ. За танд баярлаа гэхэд нь нөгөөх нь шууд л гар хурж эхлэнэ. Чи өөрийгөө юу гэж бодоов гэдэл. Харин ан өмгөөлөгч та соёлтой байна уу? Энд камер байгаа. Тиймээс ажил маань дууссан болохоор та явж болно гэд тэр хоёрыг маргалдаж байх үед гаднаас кан хээжүү өмгөөлөгч хараа зогсож идэг. Тэгээд юу ч хэлж чадахгүй түүнийг орхиод явна.
Үзэгдэл солигдож бэ өмгөөлөгч авсан жирэмснийхаа тестийг үзэхэд нөгөөх нь 2 зураас гарчсан. Үүнийг харсан хариунд нь цочирдсан бололтой яахаа мэдэхгүй, учраа олохгүй сууж байдаг. Харин чуу өмгөөлөгч өөрийнхөө өмгөөлөгчийн ажлыг хийж чадахгүй. Харин шоронд очиж хин нэгнийг эргэн алиалагчийн ажил хийж байгаадаа бухимдан сэтгэл санаагаар унана. Хаа өмгөөлөгч бол гэртээ өдөр болсон шүүх хурал дээр нөгөө эмэгтэй хэлсэн үг бодогдоод яахаа мэдэхгүй бас л сэтгэл санаагаар унсан байдаг. Кан хээжүү өмгөөлөгч бол ээж аав дээрээ ирээд энерги нөхөх гэж байгаа бололтой хамгийн гоё шийдэл бол ээж аав дээрээ очих. Ээж аав нь бүр гайхаад л ээж нь за чи байж байгаараа би чамд хоол өгнө гэл аав нь харин гоё телевизийн нэвтрүүлэг үзчихсэн амстан идэ гээл түүнийг хоёр талаас нь кэрлэнэ. Орой ан өмгөөлөгч өөрийн экстэйгээ уулзах ба уучлаарай намайг энэ эргийг хариуцаж авсанд гэхэд экс нь үгүй дээ энэ таны ажил гэхдээ та сайхан харагдаж байна намайг хараад их өрөвдсөн үү таныг хаяад явсан хэрнээ сайхан амьдарч чадахгүй ийм хүнтэй уулзаад тэгээд бүр салалтаа хүртэл танд харуулж байдаг гэдгийг сонссон ан өмгөөлөгч үгүй дээ чи илүү сайн хүнтэй овчирч илүү сайхан амьдрах эрхтэй хүн. Би чамайг илүү сайхан аз жаргалтай амьдраасай гэж хүсэж байгаагаа хэлэх гэж чамайг энд дуудсан юм аа гин. Маргааш нь хээжүү өмгөөлөгч ажил руугаа орох гэсэн өмнөх оройных нь юм нь бодогдоод нөгөө ан өмгөөлөгчийн экс нь гадаа зогсож байхаар нь ан өмгөөлөгч байхгүй та яв гэд хэлчихсэн байдаг. Тэгээд түүнийгээ бодоод ичээд ёо яана гэж бодсноо. Ан өмгөөлөгчтэй дээвэр дээр уулзан өчигдөр юу болсон тухайгаа хэлэхэд нь ан өмгөөлөгч бүх юм чиний зөв байсан бэлээ. Би анханасаа тэр хэргийг хариуцах хэрэггүй байсан. Битгий санаа зовоо бит хоёр уулзалдаад учраа олчихсон. Энийг чамд авсан чи өөрийн гэсэн амттангүй юм бэлээ штэ. Амттай зүйл идэж байж ирч хүчтэй байдгийн гээд тэр хоёр эвлэрнэ. Бэ өмгөөлөгч харшлынхаа эмч дээр очижсэн өөрийгөө жирэмсэн болсноо дуулган эмээ солихыг хүсгэд эмч нь баяр хүргэе гин. Харин бэ өмгөөлөгч би баярлах ёстой юу үгүй юу гэдгээ мэдэхгүй байна л гин. Чуу өмгөөлөгч нөгөөнийг шоронгийн гараа эргэж очих ба байн юм ярьж хоорондоо инээлцгэн. Тэгээд дарагдаа очин энэ зүйл хизээ дуусахыг асуухад дарга нь юун сүртэй юм бэ? Чи эргэлт хийгээд цалиа авж ийн. Энд харин ч илүү амархан ажил. Би байсан бол дуртай л хийх байсан гин. Үүнд нь чуу өмгөөлөгч юу ч хэлж чаддаггүй. Үзэгдэл солигдож нэг залуу гудамжинд явах ба дэлгүүр ороод ганц пэв аван задлаад ууж суухад хажууд нь нэг цаг байсан байна. Харин түүнийгээ авсан үгүйгээч мэдэхгүй намайг хулгаад сэрдээд байна гэд кан хээжүү өмгөөлөгчөөс зөвлөгөө буюу өмгөөлөл авах гээд ирсэн байдаг. Харин кан хээжүү өмгөөлөгч чи тэгээд авсан юм уу үгүй мүү гэсэн нөгөөх нь би харин уухаараа бүр контролоо алдчихдаг юм а юм санаа болчдөг. Гэхдээ би аваагүй бахаа гэртээ хайгаад үтсэн огт байхгүй байсан даа л гин. Ан өмгөөлөгчийн ээлжид нэгэн хэрэг. Энэ хүн бол дунд сургуулийн биеийн тамирын багш. Заалан зөвшөөрөлгүй хүүхдүүд тоглож байгаар нь гар гэд хөөгөөд гаргачихсан чинь нөгөө хүүхдүүд чинь ээж авдаа худлаа хэлээд намайг тэр хүүхдүүдийг зодсон болгоод явчлаа. Үүнээс болоод хэрэг үүсчихсэн өмгөөлөгчөө би хүүхдүүдийг огт загнаж шийтгэж гар хүрээгүй. Өмгөөлөгчөө та надад туслаач гин. Энэ хэргийг ан өмгөөлөгч яаж шийдэх вэ гэж бодож байгаад орчин үеийн хүүхдүүдийн ашигладаг Instagram хаягийг олох хэрэгтэй байна гэд орох гэсэн өөрт нь хаяг байдаггүй. Тэгэхээр нь бэ өмгөөлөгчөөс тусламж гуйн нөгөө биеийн тамирын багшийн Instagram хаягаар нь ухаж байгаа зургнууд дээр нь хүүхдүүд сэтгэгдэл бичсэн байдаг. Үүнийг нь хайсаар байгаад багшд гомдол гаргасан хүүхдүүдийн Instagram хаягийг нь олдог. Тэр хүүхдүүдийн нэг нь багштай гомдол гаргасан өргөдөлтөөгөө хамт зураг авахулчихсан. Биднэрээр оролдвол ийм юм болдгийн гэд постлчихсан байдаг. Үүнийхэн доор нь найзууд нь тийштэй биднийг худлаа ярьсныг хинч мэдэхгүй гэдэл комент биччихсэн. Үүнийг нь бэ болон ан өмгөөлөгч хоёр олдог. Тэгснээ ан өмгөөлөгч ёо энэ хүүхдүүдтэй очиж уулзах хэрэгтэй байна л да гэсэн. Бэ өмгөөлөгч би хамт явж чадахгүй шүү гэд ан өмгөөлөгч сургууль руу ганцаараа явна. Заал руу яваад орсон нөгөө хүүхдүүд бүгдээрээ тоглож байна. Харин ан өмгөөлөгч та нар бүгдээрээ тамирынхаа багшд гомдол гаргасан хүүхдүүд байх шүү гэд нэрийг хэлснээ. Бичсэн постыг харуулад та нар хүн гүтгэх хуультай гэдгийг мэдхүү. Та нар бүгдээрээ шийтгэл авах болно гэдгийг сонсон хүүхдүүд постоо харснаа. Бид нар насанд хүрээгүй учраас ямар нэгэн шийтгэл авахгүй гин. Харин ан өмгөөлөгч та нар шийтгэл авах ёстой. Авж л таараа. Та нар мөнгөнд торгуул юм уу? Эсвэл сайн дурын ажил, хүүхдийн колонч гэж байдгийг штэ. Мэдхүү. Хүн гүтгэн гэдэг чинь хуультай хүүхдүүдээ гэхэд нөгөө хэд нь гимшээд бид нарын буруу гэж хэлнэ.
Кан хээжүүн өмгөөлөгч өөрийнхөө үйлчлүүлэгчтэй хамт цагдаагийн газар ирчихсэн. Бид нар хэрэг болсон газрын бичлэгийг үзмээр байна гэн. Цагдаа зөвшөөрөхгүй байсан ч гэсэн за өмгөөлөгчтэйгөө хамт байгаа юм чинь үзтээ гэд үзүүлсэн. Дэлгүүрийнх нь камер нь яг нөгөө залууг суусан хэсэг нь л харагдана. Харин нөгөө цагийг авсан хэсэг нь огт харагддаггүй. Тэгсэн цагдаа энэ хардаа бичлэгэн дээр энэ залуу цагаа орхиод явчихна. Дараахан энэ залуу ирж суугаад хөдлөөд явсныхан дараа нь нөгөө юмаа орхисон залуу буцаад ирсэн боловч цаг нь байгаагүй. Тэгэхээр тэр цагийг хэн авсан нь ойлгомжтой байгаа үсттэй гэдэл цагдаа уурлана. Яг тэр цагийг авсан үгүй нь мэдэгдэхгүй. Мөн хяналтын камер дээр харагдаагүй учраас хээжүү өмгөөлөгч хэрэг болсон газар очин өөр хяналтын камер байх л ёстой гэд хайж эхэлнэ. Ан өмгөөлөгч нөгөө худлаа ярьсан хүүхдүүдийн гомдол гаргасан эцэг ихтэй нь уулзна. Энэ үед нь Б өмгөөлөгч орж ирэн та нартай уулзсандаа баяртай байна. Яг одоо манай үйлчлүүлэгч бол та нарыг албан ёсоор уучлалт гуйхыг мөн өргөдлөө буцааж авахыг хүсэж байгаа гэхэд нь эцэг ихнэр нь та нар юун сүртэй энэ зүгээр л хүүхдүүд худлаа ярьж л байдаг штэ гэхэд нь Б өмгөөлөгч хүүхдүүд худлаа ярьж болно. Гэхдээ тэд нар насанд хүрээгүй хүүхдүүд буруу зүйл хийгээд хүний нэр төрд халдах ёстой гэсэн үг биш. Та нар бол насанд хүрсэн тэр хүүхдүүдийн хууль ёсны асран хамгаалагч нар буруу зүйл хийвэл буруу зүйл хийлээ гэд зөв зам руу чиглүүлэх ёстой бидтэй гэхэд нь эцэг ихнэр нь сонсчоод юу ч хэлж чаддаггүй. Ингээд тэднийг гараад явахт нь ан өмгөөлөгч би өмгөөлөгчөө та яах гэж орж ирсэн гэхэд нь тэд нар дэндүү алуула чи ганцаараа байсан болохоор би туслах гэж орж ирлээ л гин. Хээжүү өмгөөлөгч яг хэрэг болсон газрын хажууханд нь зоогийн газрын камер байгааг анзааран эзнээс нь тэр камерын бичлэгийг шалгахыг хүсгэд эзэн нь зөвшөөрөхгүй. Та нар цагдаатай хамт ирэхгүй бол би үзүүлэхгүй гин. Үүнээс болоод хээжүү өмгөөлөгч зоогийн газрын эзнийг зөвшөөрүүлэхэд өглөө өдөр орой болгон зоогийн газарт нь очиж хамт хоол идэн сүүлдээ бүр чуу өмгөөлөгчийг гун хамтдаа хоол идэж байгаад орой хэрэг болсон дэлгүүрийн гадаа суун тэд хоорондоо хэсэг зүйл ярилцгаана. Тэдний ярианаас кан хээжүү өмгөөлөгчийн эцэг их нь хүүхэд байхад нь нас барчсан. Харин нагаз ах эгч хоёр нь түүнийг авч өсгсөн. Тэгээд л тэр хоёрыгоо ааваа ээжээ гэж дууддаг. Харин 5 дахь өдөр ээж аавынх нь нас барсан өдөр болно гэж хэлнэ. Үүнийг сонссон чуун өмгөөлөгч сонин царайлаад суухад кан хээжүү өмгөөлөгч битгий санаа зовоо хүн болгон л ингэж хүлээж авдгийн гин. Маргааш нь очсон зоогийн газрын эзэн тууштай байгаа зангийн үнэлэн нөгөө бичлэгийг үзхийг зөвшөөрнө. Харин үзтэл үйлчлүүлэгч нь яг тэр цагийг үнэхээр аваад цүгэндээ хийсэн байдаг. Үүнийг харсан үйлчлүүлэгч уйлах ба би үнэхээр адгийн амтын юм а. Ажилгүй хэрнээ бас хулгайч болчихлоо гин. Үүнийг харсан кан хээжүү өмгөөлөгч би чамайг өмгөөлөгчийн хуваар биш эгчийн хуваар зөвлөе. Чи очоод хэрэгээ хүлээ гин. Ингээд тэд хамтдаа цагдаагийн газар очих ба нөгөө зоогийн газрын флашыг аваад цагдаад очин өөрийнхөө хэрэгийг хүлээж мөн хохирлыг барагдуулнаа гин. Үүнийг харсан цагдаа маш их гайхах ба нөгөө үйлчлүүлэгч нь баярлаа эгчээ. Та надад маш их туслалаа. Би одоо илүү шударга, илүү сайн ажиллах болно. Мөн амьдрах болно гэд салцгаана. Хээжүү өмгөөлөгч өөрт нь тусалсан чуу өмгөөлөгчийг махаар дайлах ба үнэхээр их баярлаа гин. Харин чуу өмгөөлөгч үгүй дээ би чамайг ажилдаа ийм дуртай, ийм чин сэтгэлээсээ хандаж байгааг чинь хараад өөрөө ч гэсэн урам зориг авлаа. Үнэхээр их баярлаа гин. Хяммын барилгын эзэн Ким Хяммын эзэгтэй фермийн захирлуудыг бүгдийг дуудан авчирч хамт хоол идэн хэдүүлээ нэгдснээсээ хойш бүгдээрээ хамт хоол идсэнгүй. Тиймээс би та бүгдийг дуудаж авчиран хамтдаа хоол идэх нь зөв гэж бодлоо гэд ан өмгөөлөгч болон хээжүү өмгөөлөгч нарын дарга нарт нь та хоёр хамтарч ажиллаж болох уу? Нэг хүүхдийг өмгөөлөх хэрэгтэй байгаа юм. Манай сангийн хүүхэд болохоор би тусгаалan та хоёроос гууж байгаамаа гэхэд нөгөө хоёр дарга нь гайхсан хэдиж бид хоёр өмнө нь хамтарч ажиллаж үзээгүй. Гэхдээ энэ удаад оролдоод үзье гэн. Хээжүү өмгөөлөгчийг явж байхад нь араас нь ан өмгөөлөгч ирснэ. Ойрдоо үнэхээр уулзалтсангүй шүү. Чи надтай хамт хоол идэхгүй зүхтаагаад байгаа хэрэггүй гэхэд нь хээжүү өмгөөлөгч гайхан үгүй штэ гэж хариулна. Харин ан өмгөөлөгч би чиний эмчийн хэрэгт чинь тусалсан. Чи намайг хоолн даана гэсэн мэзтэй гэсэн нөгөөтг нь инээснэ. Тэгэлгүй яах вэ? Би чамайг хоолн дааяа л гэн. Хаа өмгөөлөгчийг ажиллаа хийгээд өрөөндөө сууж байхад нь утсанд нь мессеж ирнэ. Утсаа шүүрээд харсан үнэхээр муухай үгтэй мессежүүд ирчихсэн байдаг. Тэгснээ тэрэн дээр нь өөрийгөө чи юу гэж бодоо Баян айлын хүүхэд хуулийг захиулна гэж бодоо юу гэдэл араас нь нэг линк ирнэ. Линкийг ороод харсан хаа өмгөөлөгчийн нэрийг овогтой нь бүр биччихсэн. Эцэг эхийнхаа буянд хуулийн сургууль төгсчихсэн Баян айлын хүүхдүүд сургуульдаач сураагүй тэгсэн хэрнээ дипломоо авчихсан. Тэгээд өмгөөлөгч хийж явж байгаа ийм юмнуудыг хуулийн сургууль төгсгөөд ахтаа яах вэ гэд хуулийн сургууль төгссөн Баян айлын гаралтай
хүүхдүүдийнх нь бүгднгийн нэрсийг нэг нэгэнгүү биччихсэн байдаг. Үүнийг хаа өмгөөлөгчийн найз нар нь болон дарга нь олоод уншчихсан. Тэгээд гэрлүүгөө явж байхад нь утсан дээр нь түүнийг үзэн ядсан мессежүүд араасаа хэрнэ. Үүнийг харсан хаа өмгөөлөгч гудамжинд хөөрхий стресстэд юу ч хийж чадахгүй зогсоно. Маргааш нь хаа өмгөөлөгч найзуудтайгаа хоол идэх ба ширээний ард хуур амьсгад үнэхээр аимшигтэй. Чуу өмгөөлөгч чи тийм баян айлын хүүхэд байсан бол яагаад биднээс нуусан гэсэн. Бэ өмгөөлөгч чимээгүй байгаач зүгээр хоолоо ид заа юу гэл тэр хэд хоорондоо юу ч ярихгүй зүгээр л хоолоо идэнэ. Хаа өмгөөлөгчийн царай бол авах юмгүй. Ан өмгөөлөгчийн дарга нь түүнийг дуудаад дээд давхурын хээжүү өмгөөлөгчтэй хамтран ажиллах болсон тухайг хэлэхэд ан өмгөөлөгч маш их баярлана. Харин хээжүү өмгөөлөгчийн дарга нь түүнийг мөн ан өмгөөлөгчтэй хамтарч ажиллах тухайг хэлж явах ба тэр хоёрт бичиг баримтыг гардуулж өгнө. Ан өмгөөлөгч кан хээжүү өмгөөлөгч хоёр нэг хэрэг дээр хамтарч ажиллах болсондоо маш их баяртай байх ба тэр хоёр хариуцаж авсан хэрэгтэйгээ танилцсан. Тухайн хэрэг нь нэгэн найт клабын DJ залуу бэлтгэлээ хийгээд зогсож байхад нь доод давхураас нь хоёр хүн хэрэлдэх дуугаар гайхаад очиод хартал зөөгч залууг тухайн найт клабын захирал залуу зодож байдаг. Үүнийг харсан DJ залуу санарсандаа шууд л цагдаа дуудсан. Цагдаа нар тэр даруй ирсэн боловч тэнд ажилдаг залуус энд юу ч болоогүй гэд нөгөө зодуулсан зөөгч залуу хүртэл би зодуулаагүй гэд би зүгээр л худлаа дуудлага өгсөн залуу болчихсон. Үүнээс болоод тэр найт клабын захирал залуу намайг гинт ажлаас халчихсан. Энэ шудраг бус үсттэй гэхэд ан өмгөөлөгч чи гинтийн ажлаас халагдсан нөхөн төлбөр авмаар байна уу гин. Харин нөгөө залуу үгүй. DJ болох бол миний мөрөөдөл. Би маш олон жил хөдөлмөрлсөн. Энэ найт клабд ажиллах бол миний мөрөөдөл. Би ажилдаа эргэж орохыг хүсэж байна гэж тэр хоёрт хэлнэ. Энэ бүгдийг сонссон хоёр өмгөөлөгч энэ залуу анханасаа ажилд орохдоо ажлын гэрээ байгуулаагүй цагийн ажилтан байсан. Тиймээс гинтийн ажлаас халагдсан нөхөн төлбөр олоход үнэхээр хэцүү. Мөн тэр дуудлагыг нь худлаа үнэн гэдгийг нь батлахад үнэхээр хэцүү байна гэдгийг сонссон кан хээжүү өмгөөлөгч тэгвэл хоёлаа орой найт клаб ороод нөгөө зодуусан гих зөөгч залуутай уулзъя. Тэр хэрвээ нотлох баримт буюу мэдүүлэг өгөх юм бол чи бит хоёрын давуу тал болно штэ гин. Ингээд арай хоёр өмгөөлөгч маа найт клабын гадаа уулзах ба ан өмгөөлөгч бүр таг ажлын хувцастайгаа. Хээжүү өмгөөлөгч чи одоо анх удаа найт клаб орж байгаа юм уу? Юугаа өмсөд ирчихсэн гээд зангаа болон бичаакийн тайлуулаад за одоо болж ийн хоёлаа орцгоё гэд тэд хамтдаа найт клаб орно. Найт клабын дундуур явж явах үед хээжүү өмгөөлөгчийг залуучууд зүгээр байлгадгүй. Энэ тэндээс нь бүжиглэх гээд хойноос нь өдөж хоргоогоод энэ үед нь ан өмгөөлөгч шууд л түүний гарнаас нь барьснаа. Тэдэнд өөрсдийгөө үерхдэг гэдэг сэтгэгдэл төрүүлээд түүнийг тэндээс авч гарна. Энэ үед зөөгч залуу хүнээс асуун хайж явсаар нөгөө залууг олоод сайн байна уу бит хоёр өмгөөлөгч юм аа DJ залуу чамайг өмгөөлөө цагдаа дуудснаасаа болоод ажлаасаа халагдсныг мэдсэн үү гэдгийг сонссон нөгөө залуугийн царай сонирн болсон ч надад ямар нэгэн хэлэх зүйл алгаа гэд явах гэсэн хээжүү өмгөөлөгч та хэрвээ бидэнд мэдүүлэг өгвөл бид нар танд туслах боломж байгаа шүү гэд нэрийнхаа хуудсыг өгнө. Энэ үед нь гаднаас нөгөө найт клабын эзэн хамгаалагч нартайгаа орж ирэн энд гадны хүн байж болохгүй гэхэд ан өмгөөлөгч шууд л эргэж харснаа. Танах DJ авах уу гин. Харин араас нь хээжүү өмгөөлөгч хоёр DJ байж болно шүү л гин. Тэд хамтдаа хоолны газар ороод ирчихсэн хээжүү өмгөөлөгч DJ авах уу бахта яавдэ гэсэн ан өмгөөлөгч чи харин нилээ найт клаб орж сурсан бололтой гин. Харин хээжүү өмгөөлөгч тэглгүй яавдэ харин чи анх удаа орж байгаа мó гэсэн нөгөөдг нь тийм ээ би хичээл сургууль гэд баг анх удаа л орж үзлээ гин. Хаа өмгөөлөгчийн дарга нь түүнийг өрөөндөө дуудаад авчирчихсан. Тэр вебсайт дээр байгаа зүйл чамд ямар нэгэн хамааралтай юу? Энэ үнэн үү гэхэд хаа өмгөөлөгч энэ худлаа надаа ямар ч хамааралгүй гин. Үүнийг сонссон түүний дарга нь за тийм бол болоо өрөөнөөс гарч болно гэд түүнийг явуулна. Өмгөөлөгч нар дөрвөн давхрын амралтын өрөөнд бөөндөө хоол идээ сууж байхдаа чуу өмгөөлөгч та нар хаа өмгөөлөгчийн талаар мэдэж байсан уу гэсэн нөгөөд нь үгүй бид нар ч гэсэн саяхан мэдсэн. Тийм болохоор зүгээр чимээгүй бай гин. Харин бэ өмгөөлөгч хоол идэх гэсэн хөөрхийн хорлого өгөөд идэж чадахгүй. Үүнийг нь кан хээжүү өмгөөлөгч ажиглаастай. Ажил таарах үед хаа өмгөөлөгч лифтэнд суух гэсэн чуу өмгөөлөгч түүнтэй таарна. Тэгснээ хамт лифтэнд явж байхдаа чуу өмгөөлөгч чи надад эртхэн хэлчихгүй дээ танай компани доор манай аавын компани ажилдаг гэдгийг яасан намайг гэр бүлээ ярих үед үнэхээр инээдтэй сонсогдоод хамт шоолж инээдэг байсан уу гэдэл лифтнээс буугаад явдаг. Үүнд нь хаа өмгөөлөгч юу ч хэлж чаддаггүй.
Шүүх хурал болж нөгөө найт клабын захирал чинь ан өмгөөлөгч болон хээжүү өмгөөлөгч хоёрыг хараад бүр гайхна. Шүүх хурал дээр юу болсон тухай асуухад тэр хоёр өөрсдийнхөө үйлчлүүлэгчийг өмгөөлж эхэлнэ. Энэхүү үйлчлүүлэгч маань ажлын гэрээ хийж ороогүй ч гэсэн тэрхүү найт клабд цагийн ажил хийдэг байсан гэдгийг бид нэр баталж чадна. Таны харж байгаачлан манай үйлчлүүлэгч найт клабын яг хажуу талын стейшнээс өдөр бүр яг тогтсон цагт бууж ажил руугаа ордог. Мөн найт клабын санхүүгийн алба манай үйлчлүүлэгч рүү цалингийн шилжүүлдэг байсан нь түүний банкны хулгнаас харагдана. Түүнээс гадна манай үйлчлүүлэгч тэнд ажилладаг байсан гэсэн баталгаа нь тэрхүү найт клабын эзэнтэй хоорондоо мессеж бичсэн чат болон мессежүүд нь байгаа гэдгийг бүгднийг гаргаж ирдэг. Энэ бүгдийг харсан шүүгч танаа талаас юу нэхэмжилж байгаа вэ гэхэд тэр хоёр манай үйлчлүүлэгч ямар нэгэн төлбөр мөнгө бол нэхээгүй. Харин энэхүү ажилдаа эргэж орохыг хүсэж байгаа. Учир нь манай үйлчлүүлэгч энэ дижигийн ажлыг хийхийн тулд маш олон жил хөдөлмөрлсөн гэж хэлнэ. Үүнийг сонссон шүүгч ажлаас халагдсан нөхцөл байдлыг шууд л хүчингүй болгодог. Ан өмгөөлөгч болон хан хээжүү өмгөөлөгч нарын анхны хамтрал үнэхээр амжилттай болж шүүх хурал тэдний талд шийдэгддэг. Үүнийг харсан Ким зөвлөх тэднэрт баярлах ба нөгөө найт клабын захирал залуу гарч ирнэ. Үүнд нь хан хээжүү өмгөөлөгч та бид хоёр дахин уулзалтаа бах. Таны зодсон зөөгч залуу надад ирж мэдүүлэг өгсөн. Бид нар үүнээр хэрэг үүсгэж тантай дахин заргалдах болно гэдгийг сонсон. Нөгөө найт клабын захирал залуу явах гэснээ буцаж ирээд Ким зөвлөгт битгий миний амьдралд оролцоотой гэд уурлаад яваад өгнө. Үүнийг харсан хан хээжүү өмгөөлөгч сая чамд хандаж хэлсэн үү? Хинт хандаад хэлчихвэ гэд нөгөө хэд маань гайхаад үлдцгээн. Үзэгдэл солигдож хаа өмгөөлөгч өөрийн цахим хуудаснаа. Би оюутан байхдаа улирлын оюутан гэдэг хочтой байлаа. Учир нь намар нь харагдаад хавар нь шалгалтын үеэр гарч ирдэг. Өвөл зун нь бол байнга л ажил хийн. Ажил хийж байж л би өөрийнхөө сургалтын төлбөрийг төлдөг байсан. Угаас угсаа гарал маань ядуу учраас тэр. Гэхдээ энэ мэдээнээс надтай адилхан нэр болон овогтой хүүхэд хитрхи баян айлын хүүхэд гэдгээрээ ад үзэгдлээ. Харин би өөрийгөө эцэг эхийнхээ буйнаар энд хүртэл яваагүй гэдгээ батлахын тулд өөрийгөө хүмүүс дахин ядуу гэдгээ батлах шаардлагатай боллоо гэж бичнэ. Энэ нийтлэлийн уншсан найзууд нь маргааш нь уулзаад юу ч хэлж чадахгүй хоолны ширээний ард хуур амьсгал нэг л онцгой. Үүнийг анзаарсан ан өмгөөлөгч би эксийнхээ хэргийг хариуцж авсан. Салах хэргийг би нөгөө талын бүр өмгөөсөн гэдэл бод гэсэн найзууд нь бүр гайхаад юу гэд чи яаж тэгж чадчихна гэсэн мэдэхгүй л гин. Харин чуу өмгөөлөгч би шоронгийн газар очиж хүн иргсэн. Аль алигч хийсэн. Манай дарга бүр түүнийг хий гэсэн гээл. Та найз нар нь юу вэ? Дарга ч юм уу зөвшөөрсөн юм уу гэсэн. Дарга бүр тушаасан гээл бод гээл хамаг юм ярьж эхэлнэ. Араас нь бэ өмгөөлөгч би жирэмсэн. Одоо жирэмснээсээ болоод маш их хордлоготой, стресстэй, ажиллаа хийж чадахгүй, хайртай ажлаасаа салах болчоод айгүй хэцүү байна гэсэн найзууд нь юу вэ гэл ан өмгөөлөгч нөхөрчин мэдж байгаа юу гэсэн. Тэр юугаа мэдтiin орж ирээл идэж уугаал уц компьютероо оролдоод өглөөнд нь ажилдаа яваал түүнтэй уулзах цаг зав бараг алга. Энэ бүгдийг сонссон хан хээжүү өмгөөлөгч би бүгдийг мэдэж байсан гин. Үүнийг сонссон найзууд нь яаж гисэн чи харалтаа юу мэдэж чадахгүй мөн сарын тэмдгээ байн хараад хорлого өгөөл харин чуу өмгөөлөгч надад хэлсэн. Харин ан өмгөөлөгчийг би санамсаргүй мэдсэн гэд манай хэд өөрсдийнхөө нууц нарыг яриад одоо л нэг юм ойлголцож байгаа бололтой би бинийгаа хүндэлцгэн. Харин хоолны газраас гарч ирээд чуу өмгөөлөгч хаа өмгөөлөгчөөс намайг буруу ойлгосон нь уучлаарай гэд уушлалт гуйх гэсэн хоёр биенээсээ уушлалт гуйснаа. Боли ёо би арзаад үнэхээр эвгүй юм байна явцгаая гээл ажил руугаа явцгаана. Хаа өмгөөлөгчийн нийтлэлийг уншсан түүний дарга өрөөндөө дуудуулаад чи яагаад анхнаасаа хинт ч хэлээгүй юм бэ? Надтай адилхан нэр устай хүн байна. Би энэ хүн бишээ гэд хэлчихсэн бол бүх зүйл анхнаасаа зүгээр байх байсан юм шүү гэсэн. Үүнийг сонсон хаа өмгөөлөгч үгүй дээ надад ямар их дайр тэрснийг та мэдхүү. Хин нэгэн ч гэсэн надтай адилхан ийм зовлон хүртээсэ гэж би хүсээгүй юм аа. Тэгээд л нилээн дэвчсэн. Харин сүулдэ болохгүй байна гэдгийг ойлгоод өөрийгөө биш гэдгийг хэллээ гин. Харин үүнийг сонссон дарга нь чанд бас ийм гайхалтай тал байсан байх нэ гэд түүнийг магтана. Чуу өмгөөлөгчийг ажил руугаа орж ирсэн даргынх нь өрөөнөөс түүний иргэдэг байсан нөгөө хоригдол залуу гараад ирчихсэн. Хүй сайн уу чуу өмгөөлөгчөө тантай гадаар уулзсан үнэхээр сайхан байна. Би таныг ажлын саналд урьж болох уу? Та үнэхээр надад таалагдсан шүү гэдэл өөрийнхөө нэрийн хуудсыг өгнө. Үүнийг харсан чуу өмгөөлөгчийн үнэхээр дургуун хүрнэ. Яахлаараа энэ муу луйварчин суллагчсан байдаг байна л гэж бодно.
Групп чатан дээрээ бэ өмгөөлөгч бөөндөө орой уулзалтаж намайг жирэмсэн болсны баярыг тэмдэглэцгээе гэд бичнэ. Хүн болгон үүнд нь зөвшөөрнө. Харин бэ өмгөөлөгч бодож байгаад нөхөртөө өөрийгөө жирэмсэн гэдгээ хэлэхэд түн рүү залхана. Нөхөр нь уцаа аваад миний цэник дуусгаад байна гэс хурдан юмаа хэлээрэ гэсэн бэ өмгөөлөгч би жирэмсэн гэж хэлнэ. Нөхөр нь тааг дуугаа юм хэлэхгүй байжснаа уцаа тасалчихна. Харин бэ өмгөөлөгч тэрүүхэн тэндээ нилээн гомдож үлдэнэ. Бэ өмгөөлөгчийн жирэмсэн болсон баярыг тэмдэглэхэд ан өмгөөлөгч төрүүлээд ирчихсэн. Араас нь кан хээжүү өмгөөлөгч ирчихсэн. Хин ч ирээгүй байгаа мó гэд хүлээн. Харин бэ өмгөөлөгч өөрийнхөө баяр болох байгаа газар руу явж байгаа царай нь нилээн баргар нөхрөөсөө онцгүй юм сонсцсон болохоор л тэр байх. Харин гарч ирсэн гинт нөхөр нь машинтаа ирснэ. Хүүе хайраа чи зүгээр үү? Харин уцаар ярьж исэн уцны цэнэг дуусаад гинт унтарчихсан. Би юм хэлж чадаагүй хэлэх гэсэн гэдэл санарснаа уцаа гаргаж харуулад чамайг гомдсон байх гэж бодоод чи надад санаа зовсон уу? Харин би чамд санаа зовоод гэл хөөрхий уйлахж байгаа хүн. Харин бэ өмгөөлөж хөөрхий өөдөөс нь уйлгаад чи яасан сони юм бэ? Чамайг би гуурлаад тэгээд л уцаа тасалсан байх гэж бодлоо. Чи намайг жирэмсэн болсонд баярлж гин үү гэсэн нөгөөдг нь баярлалгүй яадгиймээ тэнэг юм уу чи хоёлаа харъя гэл машиндаа суулгаад амар хөөрхөн кэрлэл хоёлаа хамтдаа гэрлөөгөө харьцгаана. Харин бэ өмгөөлөгч бүгднөрөө нь уучлаарай өнөөдрийн жирэмснийхаа баярыг боллоо. Би гэрлөөгөө харьж амарлаа гин. Энийг уншсан өмгөөлөгч нар яах вэ гэд бодож байгаад хаа өмгөөлөгч эдгээр уухгүй бол хоёлаа хамтлууя гэдэл нөгөө ч өмгөөлөгч чинь аваад явчихна. Тэгснээ гой хоолтой газар байгаа зүгээр л намайг дагаад яв гэд нэг хоолны газар руу яваад орчин чуу өмгөөлөгч бүр гайхаад энэ газар юун газрын гэсэн хаа өмгөөлөгч манай ээж танилцгэн. Харин чуу өмгөөлөгч ээж чинь юм уу сайн байна уу гэл босч ирээл хүндэтгэлтэйгээр мэдлээл ээж нь сайн байна уу би хүүгийнхаа найзтай анхудаа таарч байна гэсэн. Чуу өмгөөлөгч хаа өмгөөлөгч тандан чи надаа эртгэн хэлэхгүй яасан бэ би бэлэгсэл давчрах байсан штэ гэсэн хаа өмгөөлөгч юу ч хэлэхгүй тэр хоёрыг хараад цэмээрхэн инээмсэглэн суун. Харин нөгөө талд ан өмгөөлөгч болон кан хээжүү өмгөөлөгч нар хамтдаа ресторанд суух ба ан өмгөөлөгч энэ чиний Хонконг тоглож байсан ай байна штэ чи төгөлдөр хуур тоглодог байсан тэр үед үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг байсан шүүгээд 10 жилийн өмнөх зүйлээ бодно. Хээжүү өмгөөлөгч 10 жилийн өмнө мэрэгжлийн төгөлдөр хуурчин байсан. Үүнд нь ан өмгөөлөгч туслан хамт явж түүний төгөлдөр хуур тоглож байгааг нь хараад бараг л түүнд дурлсан. Харин ан өмгөөлөгчийг хуулийн сургуулиар сурж байгааг мэдэж аван хээжүүг яагаад төгөлдөр хуур тоглох болсныг нь асуухад манай эцэг их намайг төгөлдөр хуур тоглохоор маш их баярлаж инээдэг. Би тэдний инээмсэглэлийг харахын тулд л төгөлдөр хуур тоглож сурсан гин. Харин энэ үеэ бодон ан өмгөөлөгч чи тэр үед тэгж хэлж байсан. Харин одоо яагаад өмгөөлөгч болчихсон сууж байгаа юм бэ гэхэд кан хээжүү өмгөөлөгч үүний дараа манай гэр бүлд үнэхээр хэцүү зүйл тохиолдсон. Аав маань луурын хэрэгт оролцоод цагдаад баригдсан. Үүнээс болоод би гэр бүлээ хамгаалах хэрэгтэй байна гэд өмгөөлөгчийн ажлыг сонгосон гэд манай хоёр маш гоё ярилцгаана. Харин үзэгдэл солигдож 10 жилийн өмнө кан хээжүү өмгөөлөгч болон ан өмгөөлөгч нар хоорондоо гудамжинд үнсэлцэж байгаа дүр зургаар кино маань дуусаж байгаа юм. Та бүхэнд маань киноны маань 4, 5, 6 дугаар анги буюу part 2 маань таалагдсан бол лайк болон subscribe-а дараад дарсан бол сайхан үгтэй сэтгэгдэл бичиж үлдээгээрэй. Мөн Монголынаас сувгтай хамтран ажиллахыг хүсэж байгаа хувь хүн болон байгууллага байвал манай сувгийн имэйл болон Instagram хаяг руу юм бичиж үлдээгээрэй. Ингээд манай киног сонгон үзсэн танд маш их баярлалаа. Дараачихаа ангиудаар уулзцгаая. Түр баяртай.